Манай улс өнгөрсөн хугацаанд тусгай үргийн онгоцоор 20 гаруй улсаас 3,000 гаруй иргэн, за Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад улсаас алтан булаг болон замын үед бомбтоор 5,000 гаруй иргэн авчирсан. За эдгээр иргэд дундаас коронавирусын зөөвөрлөгтөн орж ирсэн батлагдсан тохиолдол 140 бүртгэгдсэн ч энэ тоо дахин өсөх магадaltaй байна. За учир нь манай улс тусгаарлалтын 21 хоногийнхоо зайг тооцоолон гадаад улсад байгаа иргэдэд тасралтгүй татан авна гэдэг чиглэлийг улсын онцгой комиссаас барьж байгаа. За улсын онцгой комиссийн шийдвэр цаашдаа халдвартай иргэдийн тоо өснө гэсэн тохио юм а. За харин нөгөө талдаа манай улсын төсөв эмчилгээний зардлаа даах эсэх, за ийм тариа хангалттай эсэх, нэг өвчтөнд хэдэн төгрөгийн эмчилгээний зардал зарцуулж байгаа зэрэгт эрүүл мэндийн яамнаас дараах хариултыг өглөө. За бид эмчилгээний дундаж хоногийг тооцоож мөн бас эмчилгээний дундаж зардлыг бол ер нь тооцож үзэж байгаа. Энэ эмчилгээний зөвхөн эм тарианасаа гадна хэрэгжилж байгаа хэрэгслүүд мөн бас хамгаалах хувцас хэрэгслүүдийг бол тооцож үзэж байгаа. Бид нар бол дунджаар бол ямар ч байсан 800 гаруй мянган төгрөг зарцуулагдаж байна гэсэн ийм тооцооллыг одоо гаргаад бол байгаа. Гэхдээ цаашдаа бол бид нар бол эм эмнэлгийн хэрэгслийнхаа нөөцийг бүрдүүлж байна. Засгийн газрын нөөц сангаас мөнгө төгрөг одоо шийдсэн бүх тоног төхөөрөмж эм эмнэлгийн хэрэгсэл худалдаа авах энэ бүх ажиллагаагаа бол бүрэн хийсэн. За мөн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр бол тодорхой тоног төхөөрөмжүүдийг бол авч нийлүүлж байгаа. Өчигдөр та нар бүгд бол харсан байгаа. Энэ тоног төхөөрөмжийг бол нийлүүлээ явж байна. За ер нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга хэлэхдээ ер нь эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг бол маш сайн нэмэх хэрэгтэй. Энэ бол тансаглал биш юм, энэ бол хэрэглээ юм аа. Тийм учраас энэ эрүүл мэндийн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг бол нэмэх зайлшгүй шаардлага бүх улс оронд тулгарч байна гэж үзэж байгаа. Бид нар ямар ч байсан боломжийн хэмжээнд нөөцөө бол бүрдүүлээд явж байгаа. Гэхдээ хүн амын дунд энэ өвчл үнэхээр тархаад байдал хүнд болох юм бол бид бас дараа нь ямар байх вэ гэсэн урьдчилсан тооцооллуудыг бүгдийг хийгээд улсын онцгой комисс засгийн газрын хуралдаанаараа бол ингээд тухай бүрд нь бол хэлцүүлээд ингээд явахад бэлэн байгаа. Засгийн газрын нөөц сан болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хандивлагч орнуудаас мөнгөнд тусламж үзүүлсэн ч халдвартай хүний тоо өдөр бүр нэмэгдсээр байгаа. За гэтэл эдгээр өвчнийг эмчлэх эмч нар хангалттай юу? За мөн эмч нар халдвар тарах эрсдлийг бий болгож байна гэх айдас нийтийн дунд байсаар байгаа. За харин энэ асуултанд халдвар төвчин судлалын үндэсний төвөөс коронавирусын халдвартай иргэдэд зориулсан 215 орыг бэлдсэн. За орондоо тохирсон эмч нарын нөөцч хангалттай байгаагаас гадна за эмч нар халдварын дэглэмийг нарийн мөрдөж байгаа болохоор эмч мэргэжлэнүүдээр дамжин халдвар тархах эрсдэлгүй гэж хэллээ.